хүүхдүүдээ хичээлд орцгоё. Багштайгаа хамт дараах бичлэгийг үзээд өнөөдөр ямар шин зүйл сурч болохыг таагаарай хүүхдүүдээ. Өнөөдөр ямар шин зүйл сурч болохыг таасан уу хүүхдүүдээ? Одоо харин бүгдээрээ багштайгаа хамт сурч мэдэх аялалтаа гарцгаая хүүхдүүдээ. Энэ бол ямаа. Ямаа бол яргуу идэх дуртай амьтан. Ямааны ноолуураар бид янз бүрийн сайхан хувцас хийж өмсдөг. Ямаа хэрхэн дуурахыг сонсцоогоорой хүүхдүүдээ. Энэ бол хонь, там хушуу малын нэг. Хонь хэрхэн дуурахыг сонсцоогоорой хүүхдүүдээ. Энэ бол үхэр. Үхрээс бид сүгийг авдаг. Сүгээр аарав, өрөм, тараг гэх мэтлэн олон төрлийн цагаан идэ хийдэг. Үхэр хэрхэн дуурахыг сонсцгоё бүгдээрээ. Энэ бол тэмээ. Тэмээ нь ус уухгүйгээр олон хоног явж чаддаг. Тэмээ хэрхэн дуурахыг хамтдаа сонсцгоё. Энэ бол морь. Морийг 93 наадамд уралдуулдаг. Морь хэрхэн дуурахыг сонсцоогоорой хүүхдүүдээ. Хамтдаа аялсанд баярлалаа. Юу сурснаа сорж үзэхэд бэлэн үү хүүхдүүдээ? Наашаа ойртон суугаарай. Хүүхдүүд бид бүхэн 5 хушуу малтайгаа танилцлаа. Дараах зурагнаас аль нь ямаа вэ хүүхдүүдээ? Сайн хараарай. Зүйтэй маш сайн. Зураг ямаа байлаа. Дараагийн зурагт анхаарлаа хандуулаарай хүүхдүүдээ. Аль нь хонь вэ? Зүйтэй маш сайн байна. B зураг хонь байлаа. Дараагийн зураг руу шилжиж бүгдээрээ. Аль нь үхэр вэ? Сайн хараарай хүүхдүүдээ. Зүйтэй сайн байна. Мэдээж А зураг
үхэр байлаа. Дараагийн хичээл хүртэл түр баяртай хүүхдүүдээ.